За сайн бацгаана уу. Тэгээд хэдүүлээ сая гурилын үний талаар бас нэлээд маргалдлаа. Одоо хэдүүлээ Австралийн ерөөдөө бусад бараа бүтээгдэхүүний үн ямар байна гэдэг талаар бас орж харцгаая. Тэгээд энэ COS гэдэг Австралийн сүлжээ одоо бидний бас өргөн ордог юм дэлгүүр байж байна. За ийш ороод мах, гурилан бүтээгдэхүүн, жимс ногоо, эсвэл сүм бүтээгдэхүүн ямар үнэтэй байна харцгаая. I hear the beat, it's in my chest, got me feeling some kind of way. I confess the rhythm takes over, no room to За тэгээ rest. Австралчин жимсний орон учраас жимс бол маш хямдхан. Тэгээд ер нь бол өөрсдөө ингээ юм тариална гэдэг чинь дотооддоо бүх бүтээгдэхүүн хямдхан байж болно, мөнийг барьж болно гэдэг асуудал энэ дээр гарч ирнэ. За тэгээд хамтдаа одоо энэ жимснүүдийн нэр төрөл үнийг үзье. За би өмнөх хүчлэгтээр хэлжсэн Австралийн дундад цалин Монголын дундад цалингаас 7-оос бараг 10 дахин илүү. За Австрали доллар 2200 төгрөгөө гэж. За энэ 3 доллар 50 цент гэдэг ийм алимнууд байж идэг. Энэ алим бол 4 доллар 50 цент гэж байна. За Монгол мөнгөөр нэг 10,000 орчим юм уу да тий. Тэгэхээр хэдүүлээ түрүүний цалингийн харьцуулалтаараа 7-оос 8-д одоо хуваачна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг хил нэг 1000 хэдэн төгрөг л гэсэн үг байхгүй. Тэгээд амт чанарын хувьд бол Монгол алимаас бол үнэхээр гоё. Цаанаа л нэг өөр амттай гэдний алим. Монгол алимч гэжтэй тий хятадын алим шүү дээ. Цаанаа л нэг юм чанартай гоё амттай. За энэ алим ихэд 7 доллар юм байна. Банан бол өстой энэ ус чинь бас хямдах уу. Килограмм 4 доллар орчим. Тэгэл энд чинь банан аваад өстой нэг пологтлоо хэдэндээ. Мууттал нэгэн аваад барахгүй заримдаа. Монгол мөнгөөр нэг 8000 гаруй төгрөг л гэсэн үг. Тэгээд хуваагаад үцгэр энд чинь 1000 төгрөгөөр л килограмм банан авч ийн гэсэн үг. Ийм килограмч одоо баг ийм юм ирнэ шүү дээ. За тэгээ энэ нөгөө нимбэгнүүдийн үнийг та бүхэн харж байгаах. За энэний үн юм байна. 4 доллар. Ер нь нэг жимснүүд нэг 3-аас 6 долларын хооронд л байт юм дөө. Ингээл кивиг тий киви байж гин. За энэ ингээд ийм томоороо 4 доллар 50 цент гэх мандаринууд байж гин. За лир бас энд бараг л үнэгүй шах өдөө. 3 доллар 50 цент гэдэг чинь Монгол мөнгөөр нэг 6000 орчим. Хуваагаад үсэх юм бол 400-500 төгрөг л гэсэн үг байхгүй лэр. За энд бол авокадо бас их хямдхаа. Ер нь бол авокадо нэг ширхэг нэг 1 доллар гарan байдаг. За Монгол мөнгөөр нэг 2000 гаруй. Тэгээ хуваагаад үсгэр чинь нэг 200-300 төгрөг л гэсэн үг шүү дээ. Төмснүүд бол килограмм нэг 2 доллароос 5-6 долларын хооронд л байгаа дөө. Тэгээд маш гоё англиад өгсөн. Угаацсан, угаагаагүй. Дотроос маш олон төрөл тий. За энд ингээ улаан төмс хүртэл байж байна. Энэ нөгөө чихэрлэг төмс гэдэг нь байна. За сонгон саримс бол нэг 4 доллар, 3 доллар орчим килограмм. Бас л дотроо ингээ олон төрөл улаан сонгон, хаанах сонгон ч юм дээ. Соор чанар шал өөрөө. За Австрали улс нь бас Монгол улстай төстэй уул уурхай хөдөө аж ахуйд хоёр бас их томоохон эдийн засгийг бүрдүүлдэг. За тэгээ хөдөө аж ахуй дундаа одоо энэ Австралийн мах бол бас их алдартай. Жишээ нь Австралич одоо Монголыг бэлчээрээр арай гүйцэтгэж гэсэн бас бэлчээрийн махтай гэдгээр бас онцлог. Тэгээд маш олон улсад махаа экспортлж чадчихна. Өмнөд Солонгос, Америк, Япон, Хятад гэх мэтлэн улсуудад бол махаа ингээд маш өндөр үнээр гаргаж чаддаг. За хамгийн гол нь нэгдүгээрт эрүүл ахуйн шаардлагыг маш сайн хангаж чадсан. Хоёрдугаарт махаа маш сайн ангилсан байт юм аа. За тэгээ ангилна гэдгийг одоо хэдүүлээ энд харцгаая. За үхрийн мах бол ойролцоогоор нэг дунджаар ер нь нэг 15-аас 40 долларын хооронд бол байдаг. Ер нь нэг 16-7 доллараар үхрийн мах бол аваа идчих боломжтой. Тэгээд 16 доллар гэдэг чинь Монгол мөнгөөр бол ойролцоогоор нэг 30-аад мянган төгрөг гэсэн үг килограмм. Гэхдээ хэдүүлээ нэг 7-оос 10 хуваах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр килограмм нэг 2-3 мянган төгрөг л гэсэн үг. Ийм л хямдхан гэсэн үг. Машинцсан мах гэх юм уу да монголоор хэдийн янзын төрлөөр тий. Хамгийн гол нэр төрөл олон гэдэг нь маш давуу талаа. За тэгээ махыг ингээд төрөл бүрээр нь ингээд яг хоолнд нь тааруулаад ангилаад өгсөн. За одоо монголоор бол үхрийн гол мах ч гэдэг юм уу тий. Гуйны мах, хүзүүний мах.
За аль хамгийн амттай хэсгийг үнэтэй болгож чадсан байгаа байхгүй юу? Одоо жишээ нь манайд ч бол хөгшинч бай, залууч бай тэр чигээр нь махыг ингээл зарчдаг шүү дээ тий. Энд бол ингээд залуу байх тусмаа килограмм нь илүү үнэтэй. За энэ стейкний мах гэж байна. Энэний үн болохоор $15 юм байна. За энд $18 гэх бас нэг ийм төрлийн мах байна. Ер нь бол тэгээд англилийн ялах бол хэцүү л дээ. За энэ хавирга юм шиг байгаа тий. Нэг маш гоё юм хэсгийг $40 үнэлсэн боос. Тэгэхээр бид нэр ингээм маглаа англиас сурчих юм бол малчид маань ч гэсэн илүү орлого олно, иргэд маань ч гэсэн ямар төрлийн мах авахаас шалтгаалаад үний янз бүрийн байдлаар авч болох боломжтой байна. За энэ жишээ нь ястай хавирга $12 байж байна. 300 грамыг л ингэж үнэлж чадсан ба шүү дээ. За хоньны мах бол бас ингээд англиад өгсөн байдаг. Ингээ одоо жишээ нь энэ ингээ хоньны гуйны урд хэсэг байна тий. Килограмм нь $12 гэж. Энэ заримдаа $10, $9 болцсон явж байгаа шүү. Ингээ янз бүрийн үнэтэй байдаг. За хоньны мох бол их хүчлээр нь $10 л байд юм дөө килограмм. За энд ингээд нуруу муруу ясыг ингээд англиад хийцэн байна. За энд ингээд илэг мэлэг зүрх бөөр энэ ингээл янз бүрийн юмнууд ингээ англиар хийцэн. Тэгэл ингээл хөөхөн үнэтэй. Хүн яг хэрэглэхийнхаа хэрээр л ингээл юмыг авчна гэсэн үг. За ингээ нарийн нөгөө зайцсан бүтээгдэхүүнүүд ингээ байж байна. Ингээл $6 эднэр ингээл нийлээл. Тэгээ Австрали доллар ч дахиад хэлье 2200-аас 2300-ийн хооронд байгаа шүү. Америк доллароос мэдээж өөр. За шорлогийн хүртэл ингээ бэлдээд өгчдөг. Ер нь ингээ юмыг хүнд амар болгоод өгвөл энэ чинь дагаа ажлын байрс нэмэгдэж байгаа хүмүүс ч худалдаж авах одоо сонирхолтой шүү дээ. Ингээ заавал энийг хийхгүйгээр ийм юм бэлэн юмнуудаа авчин тий. Тэгэхээр энэ юмыг ангилж өгнө гэдэг чухлаа. За энд хамгийн гоё нь дахианы мах бол маш хямдхан баг үнэгүй гэж хэлэхээр дээ. За одоо энэ ингээд ийм олон мөч $6 гэхгүй юу? Манайхаар 12,000 төгрөг гэсэн үг. За тэгээд орлоготойгоо хэдүүлээ цалинтайгаар харьцуулж үзвэл $1000 л энэ дахианы энэ олон мөчийг авах нэ. За тэгээд энд бол нарийн ногооны дасаг байна. Энд нэг хамгийн гоё хэлэх хэрэгтэй нэг зүйл бол ер нь юмны хугацаа хэтэрнэ гэж баг байхгүй дээ. Бүх хугацаа хэтэрсэн юмнуудаа бол маш хурдан одоо хямдруулаад зарчдаг. Дээрээс нь хугацаа хэтэрсэн юм байх юм бол дор нь ингээд хураагаад авчдаг энэ ажилчид нь. Тэгээ нарийн ногоо ер нь энд байгаа хүнснүүд бол маш эрүүл шин байж байгаа бас их давуу талтай. Өнөөр энд нэг луун бол баг үнэгүй дээ. $1 гарна л үт ийм олон. Тэгээ нэг иймийг авчих чинь чи баг 14-5 хоног шүү дээ тий. Энэ одоо $1 70 цент. Аалдыгээд дэлгүүрт бол бүр $1-тэй л байж. Тэгээ маш олон төрлийн юм гоё шин ногоонууд зөндөө тий. Одоо чинжүүн гэхэд л ийм олон янз. За зарим нь одоо нөгөө лангуун дээр мөө гэхэд л одоо 10,000 төгрөл байж байна. Тэгээ би бол заримдаа энэ ногоонуудыг баг ойлгохгүй юм уу? Үнэхээр олон төрөл хаана одоо яаж хэрэглэхийн зарим нь бол үнэхээр ойлгохгүй. За энд бас нэг гоё юм ингээд салаад малаад ингээд дэлгүүрүүд нь савлцсан ингээд зарчдаг. Тэгээ ингээд энэ бас ингээд хоолнд нь хийхэд бэлэн болгох хэрэгжчихсэн. Ийм юмнууд байна. Тэгээд за дараагийн чухал зүйл бол мэдээж галах гурлан бүтээгдэхүүн байж байгаа. Тэгээд энд галах бол маш олон төрлөө бас. Ер нь бол би яагаад ийм олон төрлгээд байна гэхээр ер нь нэр төрөл олон байна гэж маш гоё. Монголд мэдээж нэр төрөл олон л та. Гэхдээ одоо энэ шиг ийм гоё олон нэр төрөл бол бас байхгүй. Тэгээ хамгийн гол нь чанартай ийм нэг гоё хүнс байна. За одоо далах харцгаа. За би жоохон орой явж байгаа учраас энэ нөгөө бараанууд нэр нь дуусчихсан. За ингээл далах ихэд ингээл маш олон төрлөөр ингээ байж байна. Бүгд ингээ өөр өөр ангилалтай, үйлдвэрлэлтэй, зориул чанартай тий. За далах бол ер нь нэг хугацаанаас хамаарна. Хугацаанд жоохон төгсөж байгаа далхнууд бол нэг $2-3. За шинэвтэр далхууд бол нэг $4-5. За зарим нэг бүр нарийн далхууд бол $6-7 байж байгаа. За бекеринууд бол маш гоё амттай. Хэвээ гой төрлүүд байдаг. Тэгээд энэ ингээл харж байгаа. За $6 гэж юм. За энэ $3 гэж юм.
Хугацаа нь арай төгчөөгүүд нь ингээд шар болоод улаагаад хямдардаг. Кек мек ингээл одоо маш олон төрөл жанраараа гэх юм уу. Ер нь энэ дундаж үнэтэй нэг дажгүй амттан бол 5-аас 10 долларын хооронд бол авчнаа ер нь. Гой юм. За дахиад энэ өөр байж энэ бекерэнүүд. Ер нь нэг юм бекери тал руугаа илүү хөгжсөн санагддаг Австрали надад бол. За энд бас манайхыг одоо сүүм үү бол маш юм дөө. Одоо энэ 3 доллар 2 кг манд 2 литр нь 6000 гаруй төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгэл 6000 хэдүүлээ 7-аас 8 доо очихор чинь 400-500 төгрөгөөр л бид нэр литр суу аавна гэсэн үг шүү дээ. Тэгээ маш олон төрлийн ингээ гой чанартай ангилтай юм сүүнүүд байж байгаа. I hear the beat. Reminder, this assisted checkout accepts card only, no cash out. Welcome. Please scan if you have a Coles app or Flybuys card. Please scan at any time. Австралийн дэлгүүрүүд бол ерөөхдөө худалдагчгүй болж байгаа. Тэгээд одоо энэ жимс байлаа гэхэд ингээл сонгоол хиллээл энэ өөр хилтэй тооцож гаргаал. Тэгээд бүх авсан бүтээгдэхүүнээ ингэж уншуул дуусаад тэр улаан дээр дараад ингээд карту бэлэн мөнгө гэдгээ сонгоод ингээд үйлчлүүлэх юм боломжтой болсон байгаа. За тэгээд манай дэлгүүрүүд бол яг нэр төрөл барааны үед босч гэж олон улсын дэлгүүрүүдээс тутгааргүй болцсон. Яг нь мэдээж нэр төрлийн үед бол хамаагүй цөөн байгаа. Мөн чанарын үед бас яг ийм тухайн улстай үйлдвэрлэсэн те одоо ингээ Австралич нэг онцлог нь Австралид үйлдвэрлэсэн юмнууд л байгаад байгаа байхгүй. Тэгэхээр манайд бол ихвчлэн үндэсний үйлдвэрлэлээсээ илүү дандаа л импортын бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр тэргүүрээ бас нэг жоохон ялгаатай байгаа. Гэхдээ яг бид нэр дэлхийдээ босч гэж хөл нийлүүлээ явж байгаа шүү гэдгийг хэлчихсэн. За тэгээд үн ханш улс орнуудын дэлгүүр нэг иймэрхүү байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ эргээд уулзъя. Баярлалаа.